Өндөр суух тавтамарл бий болгоцлогчийн хот урд төршөөс физикч бэлгүн кино шинжлэх ухааны нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 170 хостолгооны од мөн радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ ураатай төлөө шүү болон таны аялыг бид урлын ураатай Star Mongolia event итгэж байна. За өдрийн мэнд бэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? Сайн байна уу. За 2-7 хоног завсарласны эцэст эргэн ирлээ. Өнөөдөр ямар кино ярих вэ? Өнөөдөр болохоор миний айгуу дуртай, багадаа айгуу дуртай гэсэн кинонуудын нэгийг ярина. Тэр болохоор Meet the Robinson гэдэг одоо Disney-гийн хамгийн анхны хүн ашиглаж хийсэн 3D кинонуудын нэг. Өмнө нь бол Disney ингээд 3D кино хийхдээ юу хийдэг гэсэн юм бэл. Хөвчлэн нөгөө нэг юм амьтдыг хөдөлгөөнд оруулдаг тий. Chicken Little гэдэг кино байдаг шүү дээ. Бас яг энэ Meet the Robinson-ы өмнө гарсан. Одоо тиймэрхүү 5 онд гарсан баг. Тийм амьтдыг одоо хөдөлгөөнд оруулсан 3D кино хийдэг байсан юм билээ. Тэгээд 2007 онд 7 байхаа тий 2007 Meet the Robinson гэх киног хийсэн. Энэ бол яг Disney-ийн хамгийн анхны 3D тэгээд хүн оролцуулаад хийсэн кино. Яагаад хүн гэдгийг нь онцлоод байгаа вэ гэхээр энэ үед бол ерөөсөө юунаас өмнө Meet the Robinson-аас өмнө яг ингэж хүмүүсийг 3D ертөнцид амьлуулсан кино бол Incredibles байсан юм байлээ. Өмнөх кинонууд нь бол хөвчлэн амтан эсвэл нөгөө Toy Story тий тоглоомууд гэх мэт ийм зүйлүүдийг дүрд оруулдаг байсан юм байна. Тэн чи Disney-ийнхээ яг өөрсдөө хийсэн. Уг нь чи Pixar-тай холбоотой байжгаад Pixar-тай гэрээнд дууссан юм байна л т. Тэгээд яг Disney өөрийг яг Disney Animation Studio гэдэг нэртэй тэдний хийсэн анхны кино нь энэ кино гинэ. Тэгээд яг хөө нөгөө хүнийг ингэж 3D-д оруулахыг хэцүү юм байна л та. Одоо 2D-гээр бол наазах нь зураач өөрөө зурдаг тийм одоо аргууд байдаг. Одоо уламжлалт аргууд гэх юм уу та. Тэгэхээр нөгөө хүний сэтгэл хөдлөл баярлж байгаа, гуниглж байгаа тэр хэсгүүдийг ингээд хүн өөрөө мэдрээд зурдаг учраас айгу боломжтой байдаг гинэ. Тэгсэн чинь 3D дээр болохоор эн чинь би бүх моделийг нөгөө баримлын шавраар хийж байгаа юм шиг хийн. Гэхдээ эн чинь ингээд давхар код бичиж байгаа байхгүй юу тийм чи. Тэгэхээр ингээд одоо инээж байгаа тэр инээмсэглэл байгаа ч гэдэг хүний нүүрэн дээр гарч байгаа тэрийг амьд болгох нь өөрөө айгүй хэцүү байдаг гинэ. Одоо бүр ингээ хуучны болох 3D-нуудыг үзэхээр тэр ерөөсөө юм амьгүй байдаг юм сүнсгүй болцсон. Харахаар ингээд нэг юм те айгүй хүүтэн хүндий ингээл нэг нөхөр инээгээд байгаа нь баг сүүлрэг юм creepy эвгүй харагддаг те. Аимшиг юм зүүдэнд ормоор юм дүрслүүд бий болчиход байдаг. Тэгээ энийг ерөөсөө эвдэх бол айгүй хэцүү. Тухайн үед бол ерөөсөө энэ дээр номер 1 нөхдүүд бол Pixar байсан юм билээ. Тэгээ Pixar-ыг чинь Steve Jobs байгуулсан баха тий. Тэгээ Steve Jobs-ийн CEO-ноос захирал нээсэн тий. Тийм Steve Jobs захирал нээсэн баха. Тэгээ тэргээр ерөөс айгүй алдартай байсан гэсэн. За тэгээд анх бол Meet the Robinson-ыг энэ зохиолч нь David Wilbur Robinson гэдэг William Joyce гэдэг зохиолчийн ийм одоо зураг зохиол байсан юм бэл. Би яг нөгөө нэг энэ зохиолын нөгөө богинохан юм бэлээ. Уул нь хүүхдүүдтэйг уншуулах гоё юм бэлээ. Тийм зохиол сая өнгөрсөн 7 хоног уншсан. Нэвтрүүлэгтээ зориулаад. Тэгээ ерөөсөө одоо энэ бол зүгээр юм комик маягийн зохиол واخгүй. Тэгээд энэ зохиолын нэг надад таалагдсан гоё юм нь юу байсан бэ гэхээр ретро маягаар одоо дүрслэгдсэн. Одоо 1950-ад он ч юм уу 60-ад оны нөгөө science fiction шинжлэх ухааны уран зохиол кинонуудыг үзэхээр юм ретро байдаг байхгүй. Тэр барилга, архитектурууд нь юм янз янзын хэлбэртэй тий. Ирээдүг айгүй хит оптимистик, хит идеалистик байдлаар төсөөлсөн маягийн. Тэгээ ийм маягаар юм зурагцсан зохиол байдаг юм билээ. Бас айгүй юм хит ирээдүг одоо оптимистик төсөөлсөн учраас ингээд хүмүүс нь ерөөсөө нэг юм инээдтэй ховцооттай. Одоо манай үзэгч нар хэрвээ 50-ад оны нөгөө нэг дэлхий зогссон өдргээ зохиолоор хийгдсэн киног үзсэн бол яг тэр киноны архитектурыг тэр чигт нь авцсан тийм зохиол байдаг юм билээ. Тэгээд энэ чинь Tomorrowland тэрийг харуулж байгаа шүү дээ Disney-ийн. Тэнгүүд Disney-ийн Tomorrowland ч юм болохоор 55 онд байгуулагдаад 85 оныг дүрслэнэ гэж байгаа байхгүй. 85 30 жилийн дараах үйл явдлыг 30 жилийн дараа дэлхий ямар байх вэ гэдэг ч юм уу тий. Тэнгүүд манай энэ кино чинь 2007 онд үйл явдал нөрнөд 2007 онд хамгийн ихний үйл явдал гараад тэгээд 30 жилийн дараа гэж бас энэ Tomorrowland-ыг хуулбарлаж байгаа юм байна. 30 жил гэдэг нь. Тэнгүүтээ энэ дээр нэг хөөрхөн хошигнолч юм оруулж өгсөн юу гэхээр
Tomorrowland гэдэг бол 2037 онд очингууд Todayland гэдэг байхгүй юу тэр газрын. Тий. Тэр бас их хөөрхөн санагдчихлаа. Тий, одоо яг хоо энэ киноос ингээд харсан чинь нэг онцлог нь юу юм байна л да. Зохиол нь ч гэсэн өөрөө ингээд 21-р зуунд бичигдсэн зохиол. Тэгснэ 20-р зууны 2-р хагасын яг нэг ретро стилийг буцаж нэхэж авчрангуудаа ирээдүйд аваачаа тавьсан тий. Тэр нь их гоё. Яг хоо би бас нөгөө энэ яг 20-р зууны 2-р хагасын уран зөгнөлт кинонуудад дуртай байхгүй юу? Ягаад тэгэхээр эдний нөгөө нэг стил байгаа шүү дээ. Тухайн киноны стил үр айгу гоё байдаг. Им айгу ийм идеалистик тий. Тэгээ одоо өнөөдөр жишээ нь Азийн орнуудад явах юм бол ингээд барилгууд бол айгу ийм хүүтэн шүү дээ. Ийм хит дөрвөлжин барилгууд байдаг тий. Тэгээ ийм өндөр ийм барилгууд байдаг. Тэгээ эндээс хуучны ийм архитектурын зүгээр яг муухай л да. Гэхдээ яг муулаад ярьчих. Архитектурын гоё шийдэл баг харагддаггүй. За манай Улаанбаатар хот ч гэсэн тийм. Яг ийм орчин үеийн барилгуудыг харах юм бол ерөөсөө л ийм дөрвөлжин тий. Айгу эвгүй зүгээр блокод дөрөө тавьсан юм шиг. Надад айгу таалагддаг. Тэр ерөөсөө айгу ийм хүүтэн санагддаг. Энэ хуучны кинонууд болохоор яг энэ стилийг бид нар эвдэх ёстой гэд 50-ад оноос хойш гарсан уран зөгнөлт кинонууд. Тэгээ ийм барилгууд нь ийм pointy биш те одоо ийм өнцөг болонтай биш ийм смут гоё юм дугуй хэлбэртэй тий. Нэг юм байж боломгүй хэлбэрүүдтэй байгаа. Тэр нь их гоё санагдаад байдаг. Тэгээ Европт бас явах юм бол нөгөө барилгууд нь бас тийм штэ. Чиний дөрвөлжин ч гэсэн аль болох юм смут байдаг тий. Тэр нь өөр юм архитектурын гоё шийдлүүдийг авчирч өгдөг юм. Одоо харахад гоё нүд баясгадаг гэх юм уу. Тийм болохоор их гоё санагдаад тий. Тэгэд энэ William Joyce гэх зохиолч маань өөрөө бас яг энэ сүүлийн үеийн хит кубист ч юм уу тийм архитектурын юунуудад дургу стилүүд дургу учраас зориуд зохиолоо тийм ретро маягаар хийсэн. За тэгээд өөрөө манай хүн чинь бүр 2000 он дөнгөж эхлээд Chicken Little баг пост production явж исэн үе юм уу да. Тэр үе зохиолоо бариад энийг би ингээд live action кино болох гэж байсан бэл. Яг бүр ингээд кино болгоно гэж хүсэж байсан. Тэгээд манай хүн чинь айгүй том найруулагч нар дээр очсон гинэ тий. Надад бүр айгүй сонирхолтой санагдсан яасан гэхээр мань нөхөр Франсис Форд Коппола дээр явж идсэн байгаа. Тэгээд би ерөөсө төсөөлж чадаагүй. Коппола дээр уран зөгнөлт хүүхдийн ийм зохиол бариад утсан. Тэгээд миний мэдхээр Коппола нэг иймэрхүү кино хийсэн үгүй би сайн мэдгүй. Саяхан бол нэг ийм шинжлэх ухааны уран зөгнөлт кино хийсэн байлээ. Адам Драйвер гол дүртэн тоглосон байсан. Би тэгээд үзэх гээд ямарчсан хулгайлцсан л байгаа. Тэгээ одоохондоо үзэж амжаагүй лээ. Тийм би тэрийг үзсэн санагдаад байна. Тэр чинь юу Netflix-ийн кино байлаа. Юу байлаа. Тэгээ би үзчихэд ямар сонир кино юм. Ягаад юм мяа юм болоо гэж бодсон тэр. За тэгвэл жоохон хүлээлт багал үзэх хэрэгтэй байна тий. Тий, ер нь бол аль болох кино үзэхдээ хүлээлт бага л үзэж явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хүлээлт маш өндөр тавьчихаар бүтлгүүтэх тохиолдол зөндөө байдаг тий. Харин тий. Тэгээ ингээ Коппола дээр очсон гэсэн Копполог ч юм бол би ерөөсө загалмаас эцгэрл төсөөлт юм чинь. Тэгээд нөгөө Никита байгаа. Яг тэр ийм тий боевик тэгээ иймэрхүү нөгөө акшн кинонуудаар нь төсөөлдөг. Тэгээ Коппола дээр очсон гэхээр ерөөсө толгойд буухгүй. Одоо магадгүй Коппола найруулсан бол энэ одоо ямар ч кино болох байсан тий. Их сонин кино болох гэдэг байгаа байхгүй. Тэгснэ гэтээ манай за их бас нэг дараагийн сонирхолтой санагдсан яасан гэсэн чинь мань нөхөр Жорж Миллер дээр явж идсэн байна. Одоо нөгөө Mad Max-ийн найруулагчтай. Бас нэг юм боевик ийм киногоор алтартай. Тэр хоёр дээр очиод магадгүй энэ хоёр бол угаасаа шууд татгалцсан баг. Угаасаа өөрсдийнх нь стил биш те. Тэгээд харин хоёр том найруулагч дээр очсон. За нэг нь бол тухайн үед яг мандан бадарч байсан найруулагч Питер Джексон. Одоо өмнөх 2-7 хоногт бол бүгжний эзэнгээрээ бүр ингээд те агуу хүн болцсон. Питер Джексон дээр очсон. Гэтэ Питер Джексон бүгжний эзнийхэн төсөлтөө одоо их завгүй байсан учраас энэ кино дээр оролцох боломжгүй илэрхийлсэн юм байлээ. Үүний дараа Спилберг дээр очсон. За Спилберг л ерөөсөө энэ кинонд хамгийн төгс тохирсон те ийм найруулагч юм байна гэдэг. Даанч Спилберг өөрөө нэгт завгүй дээрс нэг үнэтэй найруулагч те. Энэ төсөл дээр бас ингээд орох үг нь мэдэгдээгүй. За ингэ байжсэн. Гэхдээ нэг сонирхолтой юм болсон юу гэхээр Спилберг өөрөө энэ төслийг бас өөрийнхөө ажлуудынхаа хажуугаар ингээд авцсан юм билээ өөртөө. За би ямар ч юм ингээд хөгжүүлэлт нь оролцсон тий. Pre-production-д нь оролцсон гэд. За ингээд тэгээд Disney ингээд санхүүгээд тавиад
Спилберг продюсеруудынх нь нэг болоод ингээд кино төсөл эхэлсэн. За ингээд явжсэн чинь энэ киноны дунд айгүй гоё эргэл гарсан юм байлээ. За тэрийг хоёулаа хамтран ажиллагчаа ярьчаад үргэлжлүүлж ярив те. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг манай байнгын хамтрагч өдөр бүр шинэ ураатай Төлөөшөг Бэкери гэх маань ивент итгэж байгаа. За Төлөөшөгийн маань 4 төрлийн шинэ bagel болоод талхыг танилцуулж байгаа. За эхнийх нь болохоор basic rice bagel буюу хөвсгөр зажлууртай будааны гурлаар хийсэн илүү эрүүл чиглэг ийм багел байна. За хоёр дахь нь sesame rice bagel буюу хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурлаар хийж гүнжтийн үрээр амталсан. За бас ийм эрүүл амтат багел байгаа. За гуравт нь olive rice bagel хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурлаар хийж оливоор амталсан. За энэ маш гоё юм bagel байгаа. За дөрөвт нь болохоор salted butter pan bread буюу будааны гурлыг 3 хэсэгт давстай цэцгийн тосыг шингээж амталсан. За шаржигноор бүтцтэй илүү хөвсгөр амтат талхнууд байгаа. За энэ дээр нэг юм анхаарахгүй бол хэрэглэгчд маань гурил нь ямар зажлууртай юм бэ гэд тэгээд гомдол мэдүүлсэн гэсэн. За энэ болохоор будааны гурил болохоор тийм зажлууртай байхыг харахгүй. Гэхдээ амт нь бол маш гоё юм байлээ. Тэгээд одоо эднийх чинь штэ энэ дээрээ бүр нэмээд одоо энэ bagel дундуур юм сэндвич хийгээд тэр нь бүр тасарсан юм байл. Энд чинь хаяа гин офис дээр авчирч ингээд амтлуулдаг штэ. За тэрэн дээр бол штэ маш гоё сэндвич авчирсан. Монгол очих юм бол заавал түлээж явах юм байна да. Заавал яг надад сэндвичтэй bagel ч юм уу заавал авах юм байна. Би бол яг миний дуртай bagel гэхгүй. Тийм төрлийн bagel. Тийм үү. Харин би тэрнээс нийдэж чадаагүй. Нэвтрүүлэгт орчоод байжсэн чинь 40 минутын хооронд бүгдийг нийтдсэн бах юм. Амтлахаа яваад дууссан. Манай айбаанд байгаа да үлдээ та гэсэн ерөөсөө тийм юм гоё сайхан сэтгэлтэй хүн алга. Дараа очихороо хоёулаа нэг очиж занжаагаад авч идэх та тий. Харин тэгээ да. За тэгээ. За ингээд энэ эдгээр бүтээгдэхүүнийг та бүхэн Төлөөшөгийн бүх салбараас очиж амтлан идэх боломжтой. За ингээд манай нэвтрүүлэг ивент итгэсэн Төлөөшөг Бэкеридэ баярлалаа. За баярлалаа. Bagel гардаг болсон гэж сонссон чи айгуу гоё. Би энд бас нөгөө манай гэрте ойрхон юу байдгүй? Бэкери байдгүй. Тэгээд хамгийн ойрхон бэкери бүр ажлаас цаашаа дахиад нэг 15 минут алхахаар. Яг хуу оройдоо алхаад очиход гоё. Даа чи оройдоо алхаад очихор нөгөө жоох удацсан байдаг. Тэгээд хятад ч бас яг хуу бэкери гоё ч гэсэн Төлөөжөгийн бэкеринууд айгуу гоё байт юм аа ер нь. Төлөөжөг айгуу саналаа. Тийм яста маш гоё. Болоогүй буцаад Монголоо санаад эхэлсэн. Хөр хитээ. За нэвтрүүлэг буцаад оръё. За тэгээ. За тэгэхээр ингээд Спилберг болон Disney өөрсдийн гэсэн 3D одоо студи байгуулад тэгээд энэ Митти Робинсон гэдэг энэ гоё киног хийхээр болжээ. За яг хөө бид хоёр ингээд киноны түүхийг ярихгүй эхэлж байгаа нь яаж байгаа вэ гэхээр энэ бол нөгөө нэг 2007 он гэдэг чинь 18 жилийн өмнө гарсан кино. Тэгэхээр ихэнх хүмүүс маань баг нэрийг хараад үйл явдлыг мэдж байгаа байх гэж бодсон учраас яг тэгээд үйл явдлын нарийн яриа гэж одоо яасангүй чиглэлсэнгүй. Тэгээд кино шинжилгээ нэвтрүүлэх юм бас нэг онцлог нь бит хоёр нэг үйл явдал руу ордгоо тий. Үйл явдлыг бол өөрөө үзээд яг тэрийг тухайн үед нь өөрөө мэдрүүлэх гоё. Яг хөө нөгөө бусад бас подкастаас ялгарх гэж ялгаан тэр юм уу да тий. Кино тавчилж ярьдгөө бит хоёр. Тэр бол ингээд тодорхой хэмжээнд жоохон нүгэл санагддаг надад бол. Тий. Ер нь бол манай хот мөндрөөр явж байгаа киноны одоо подкастууд нэвтрүүлгүүд маань ер нь аль болох спойлдохгүйг бодож байгаа. Тэгээс ер нь спойлдж хүнд үйл явдлыг ярьж өгнө гэдэг бол жоохон тийм болохгүй юм байгаа юм тий. Тэр хүний гоё тэр авах байсан мэдрэмжийг бит хоёр эндээс үгүй хийгээд ч болохгүй шүү дээ. Харин тий. Эсвэл бас хүнд нөгөө нэг юм хуурамч хүлээлт үүсгэждэг тий. Хитрхи өөр хүлээлтүүд үүсгэж аюултай. Тийм болохоор бас хамаагүй тэгж ярихгүй хичээдэг байгаа. Жишээ нь энэ дээр бас нэг юм гоё юм анзаарах хэрэгтэй нь юу вэ гэхээр одоо орны дурангаар хүмүүс ингээд анх дурангаар юм харах гад ирдэг байхгүй. Би нөгөө дээр үе дурангаар юм харуулдаг баг. Тэгсэн чинь ингээд хүмүүс чинь нөгөө дурангаар юм харах гад ирэхдээ Google-с ч юм уу, James Webb-ийн ч юм уу те Hubble-ийн зургнууд төсөөлөд хүрээд ирдэг. Гэтэл нөгөө энэ дурангууд чинь сансарт байгаа тийм маш өндөр хүчин чадалтай. Тэгээд нөгөө тухайн объектыг авахдаа олон цаг гэрэл цуглуулад өнгөт зургуудыг бий болгодог байхгүй. Ерөөсөө энэ одоо орны астрофотографийн зургууд бол ерөөсөө олон цаг гэрэл цуглуулад өнгөт болгоцсон байна. Түүнээс биш хүний нүд сул талтай. Хүний нүд харанхуйд өнгө ялгадаг байхгүй. Бид нар харанхуйд явж байхдаа энэ цэнхэр өнгөтэй юм байна, энэ улаан өнгөтэй юм байна гэдэг нь тарих тэрийг тийм өнгөтэй гэдгийг мэддэг учраас тийм өнгөөр бодчихдог байхгүй автоматар. Түүнээс биш хүний нүд бол харанхуйд өнгө ялгах чадваргүй.
Тэгэхээр харанхууд ингээд одоо орны дурангаар өнгө ялах чадваргүй болчиход нөгөө объектууд маань хар цагаан харагдана. Тэгээ ингээд нөгөө айгуу том хүлээлт ерөөсөө шууд шалан дээр ундаг. Тэгээ ингээд урам нь хугардаг. Гэхдээ энэ дунд юу нь гоё вэ гэхээр одоо орны зураг харж байхдаа бид нар авцсан зургийг дараа нь харж байгаа тий. Хожим хойныг харж байгаа. Яг одоо орны дурангаар бид нар объектыг харахтаа яг одоо харж байгаа байхгүй. Яг түүнтэй адилхан киногоо спойлдуулахгүйгээр ямар нэгэн байдлаар олоод тий. Одоо ингэ зөндөө олон стрим байдаг болсон юм чи. Стримийн үйлчлэгээр үзээд тэгээ яг тэр тухайн үедээ өөрөө шинхэн үзэж байгаа тэр мэдрэмж нь чухал байхгүй. Уулна. Тийм учраас энэ мэдрэмжийг эвдэхгүй тул спойлдохгүй хичээдэг байгаа шүү. Манайхаа. Тий. Кино үзэх гэдэг чинь бол тэр чигээрэл гоё мэдрэмж авах гэж л тийм зорилготой л үзэж байгаа шүү дээ тэрийг. Тийм кино гэдэг чинь бол хүнд сонсох, харах, тий эстетикийн мэдрэмж өгж байгаа одоо урлагийн бүтээл байгаа шүү дээ. Ном бол зөвхөн унших ч юм уу тий. Сая чи нөгөө юу одоо дурангаар харуулсан гэж ярьсан чинь нөгөө 90-ад онд Монголд нэг маш том нар эртэлт болсон шүү дээ. Тэгэхэд ингээд тийм гаригууд харагдана гээл телевизээр чи ингээд учиргүй юм яриад. Тэгээ би ч жоох хөөхт байсан юм чи. За яг кино шиг л хусгандаа гэж яг ойлгож байгаа байхгүй. Мангар том ингээл бархас байд ингээл яг дэлхийн хажууд ингэж харагдчих барагдтал. Сүртэй юм төсөөлж яж билээ тэгэхэд. Тэгсэн чи зүгээр нэг одол харагдаж байгаа юм. Зүгээр л шөнийн тэнгэрийн одол өдөр харагдсан байдаг юм да. Тий. За одоо буцаад Метр Робинсон руугаа ороход тэгээ ингээ студ байгуулад зохиолыг гаргаж эхэлсэн. За тэгсэн одоо манай кино маань өөрөө асрамжийн газар өссөн хүүхдийг тойрж үйл явдал маань өрнөж байгаа шүү дээ тий. Өөрийнхөө ээжийг мэдтгүү. Манай Левис гэдэг гол дүртэй. Ийм гол дүр байгаа. Тэгсэн энэ 3D студ дээр нь ажилдаг storyboard supervision хийдэг. Тэгээ storyboard артист залуу байна. За энэ залуу маань өөрөө Тарзаны storyboard-ыг зурсан юм байна л та. Тэгээд бас Brother Bear дээр зохиол дээр нь тусалцаа үзүүлсэн ийм залуу. Стивен Андерсон гэдэг. Энэ залуу өөрөө манай William Joyce-ийн зохиолыг уншаад айгүй юм дотн санагдсан гэсэн. Өөрт нь Левисийн дүр айгүй дотн санагдсан. Яагаад дотн санагдсан гэсэн чинь найруулагч Стивен Андерсон маань өөрөө асрамжийн газар өссөн. Тэгээд одоо өргүүлж авч юм өргөмөл эцэг ихтэй өссөн ийм хүүхэд юм байна. Тэгээд гэр бүл нь ч өөрийнх нь өссөн гэр бүл нь ч өөрийнх нь үзэл бодол нь ч яг энэ Дэвид Wilbur Robinson гэж зохиолтой айгүй гоё таарад тэгээд шууд продюсерийнхээ өрөөлөө одоо хаалгыг өвшгөлж ороод идэг шүү дээ. Хаалгыг өвшгөлж ороод ерөөсөө энэ киног би л найруулмаар юм тий. Энэ кино ингээд надтай ингээд айгүй дотн ийм гоё мэдрэмж өгч байна. Энэ киног би найруулмаар байна. Тэгээ бид баг цалингүй найруулж болно гэж хэлсэн гэж байгаа. Манай. Тэгээ би найруулъя. Би өөрөө storyboard-ын зуръя. Тэгээ ингээд хоёр чаддаг юм хий. Тэгээ би бүр өөрөө зохиол дээр нь ажиллая гэж хэлсэн гэсэн. За тэгсэн нөгөө Disney-гийн хит чинь бас яг ингээд найруулагч яг бүрэн тодорхой болоогүй байсан. За Spielberg-т энэ таалагдсан. Тэгээд ерөөсөө манай хүнийг за чи өөрөө хүсчээвэл найруулагчаар нь ажиллаа гэх. Тэгээ ерөөсөө зөвхөн storyboard зурдаг 2D артистын хийдэг өмнө ямар нэгэн кино хийж үзэж байгаагүй, найруулж үзэж байгаагүй энэ залуу хамгийн анхны кино Метр Робинсон энэ өөрөө бас Disney-гийн хамгийн анхны 3D кино болж утсан байна. Тэр нэг сонирхолтой юм бэлээ. Тэгээд ингээд найруулагч гол дүр маань хоёулаа өргөмөл хүүхдүүд тэгээ хоёулаа яг юм амьдралын мото гэдэг чинь хүний амьдралын одоо тэгэд юу гэдэг вэ мотогч монголоор тэр нь юм адилхан дүрүүд тэр нь надад их гоё санагдсан нэг юм айгүй гоё юм тохиолдол байгаа байхгүй юу тий. Тэгээ яаж байгаа ч юм энэ найруулагч яг тэрэн дээр нь Андерсон энэ киноны storyboard дээр ажиллах болж таараал тий. Тэр нь их гоё санагдсан. Тий яг Spielberg хэлсэн чинь Spielberg найруулсан бол яг тохирох байсан кино одоо яг харагдаад байна л да. Цаадах чи яг ийм нэг сэтгэл хөдлөсөн ч юм уу тэгээд ийм шинжлэх ухааны ийм одоо төрөл төр бол одоо тасарсан хүн шүү дээ. Гэтэл яг тэр одоо тэр юуг нь тийм адилхан зовлон жаргал туулж ирсэн тийм хүнд за чи өмнө нь найруулж үзэж байгаагүй хүнд чи чадна гэж байгаа бол хий гэж өгж байгаа нь бас тухайн хүн бас ямар гоё хүн бэ гэдгийг нь харуулчлаа тий. Харин тий айгуу гоё. Надад айгуу гоё санагдаж байгаа. Энд чинь ерөөсөө ингээл тий Disney өөрсдийнхөө хамгийн анхны 3D кино хийх гэдэг. Алдаа гаргаж болохгүй шүү дээ. Алдаа гаргах юм бол дараагийн кинонуудаа чирээд бөө юм болно шүү дээ. Тэгээ өнөөдөр Disney одоогийн шиг ийм амжилтанд хүрэхгүй байх ч байсан юм билүү.
ийм одоо ийм дээсэн дөрөөн дээр байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тэнцээ ингээд те ямар нэгэн кино найруулж үзээгүй. Зөвхөн зохиол дээр бол ажилдаг байсан байна. Brother Bear гэдэг агуу гоё кино байдаг шүү дээ. Тэ нөгөө ах нь баавга болчдаг. Тэнгис лав гарч исэн юм да анх нээлттэй хийгээд. Энэ киноны зохиол дээр ажилласан юм. Тэгэхээр энэ яг өөрт нь бас юм боломжийг олгосон байна те. За энэ залуу чинь бас энэ кинонуудын зохиол дээр ажилласан шүү. Энд чинь нэг юм авиас энэ нөхөрт байгаа шүү гэд харагдчихсан байна. Дээрээс нь нөгөө алдартай Тарзаны storyboard-ыг хийцэн. Тэнгүү за энэ залууд ер нь ихтгэл найдар өгөөд үзье. Дээрээс нь өөрөө бүр ингээд одоо шордоод байна те. Би л энэ киног ингээд найруулмаар байна. Би л ерөөсөө энийг найруулмаар. Миний хувийн амьдрал өөрөө энэ кинотой ингэж холбогдоод байна гэдэг айгуу сайн ятгах чадсан байхгүй бас тийм чи. Лобби хийсэн байна те. Тийм сайн лобби хийсэн байна. Тэгээд тэр том Spielberg гэдэг найруулагчийг ерөнхийд нь одоо халж хаяад гэх нь цаашаа тийм найруулагч биш болгоод найруулагчийн ажлаас нь халаад тэгээд шинэхэн энэ Стивен Андерсон гэдэг дөнгөж 30 гарч явж байсан залуу гэсэн баха. Манис юу энэ л залуу байна. Ажилласан. За ингээд цоошин төсөл эхэллээ. За Андерсон болохоор найруулагч өөрөө юу гэж ямар одоо үзэл баримтлалуудыг баримталж исэн бэ гэхээр нөгөө David Wilbur Robinson гэдэг номынх нь ретро стил байгаа шүү дээ. Тэрийг би ерөөсөө кинон дээр шууд баримтлана гэсэн юм бэл. Нэг гэсэн найруулагчийг давхар продюсерээр аваад тэгээд миний энэ одоо 3D арт стил дээр туслаад өгөрөө гэсэн. Тэгээд манай зохиолч маань өөрөө тэр одоо киноны маань стилтэй дим гэдэг штеп. Стил өнгө ямар байх юм, зургууд ямар байх юм, энэ ретро стил байх юм уу, кубист байх юм уу, бруталист байх юм уу тэр болгон дээр нь зөвлөгөө өгж ажилласан. Энэ нь агуу чухал байсан юм бэл. Тийм болохоор ингээд хэрвээ киног үзэх юм бол өнөөдөр өнгөрсөн ирээдүй 3-ын архитектурын шийдэл нь шал өөр гэдэг байхгүй. Ирээдүй бол ерөөсө тэр чигтээ ретро тэг айгүй юм флексибл уян хатан байдаг. Өнөөдөр бол илүү юм жоохон одоо баригдмал гэхдээ юм ирээдүй рүү орох боломжтой тийм байдаг. Өнгөрсөн бол айгүй бруталист болон кубист маягийн айгүй яг юм тогтцсон үнцэг болонтой амар юм барилгууд байждаг. Ийм стилүүдийг барьж хийсэн байна. Тэгээ энэгээрээ манай энэ киноны 3D артистууднаас юу харуулсан бэ гэхээр ерөөсө тухайн киног хүн дундаас нь үзэх ч юм уу үзэж байхдаа л ирээдүй рүү очлоо гэдэг мэдрэмжийг хараад авах тийм мэдрэмжийг бий болгох гэж хичээсэн гэж. Ерөөсө хараад ямар нэгэн дүр энэ өнгөрсөнтэй холбоотой дүр байна. Энэ ирээдүйтэй холбоотой дүр байна. Энэ өнөөдөртэй холбоотой дүр юм байна гэдгийг шууд хараад мэдрэхээр тийм мэдрэмжийг олохыг хүссэн. За энэ маягаараа яг саяны энэ 3 юм архитектурын 3 өөр шийдлийг өнгөний шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. За гэтэл энэ бол ингээд орчин шүү дээ. Зүгээр л ингээд орчинг хоёлаа ингээд гоё тавьчих чинь тийм. Нэгсэндээ театраар ярих юм бол тайзыг хоёлаа ингээд ямар ч байдлаар гоё засаж болно шүү дээ. Энд чинь бүр 2D одоо юу анимашнээсээ бид нэг шууд авч болохоор зүйл байгаа хгүй тодорхой хэмжээнд тий. За манай нөгөө 3D артист найзууд уурлах гэдэг ингээ хэлцэж наа чи юм байдгүй хөөе гэх. Энэ бол ингээ жоохон бүдүүлгээр хэлэхэд тийм шүү дээ. Нарийн доол нарийн юмнууд байгаа. Тэрэн дээр Эба хоёр тэр 2D 3D нарийн артистууд биш учраас бас нарийн тий гол юм руу орж чадахгүй. Ямар ч үсэн миний ойлгосон бол саяных болж байна. За ингээ яжсэн за дөрүүдийг бүтээж эхэллээ. Левисийн дүрийг бүтээлээ. Нөгөө нэг юм инээдтэй шар үстэй тий. Тэр дөрүүдийг бүтээж эхэлсэн. За тэгсэн ямар асуудал гарсан гэхээр нөгөө нэвтрүүлгийн ихэнд ярьсан сэтгэл хөдлөл гэдэг асуудал гарсан. Яаж баярлж байгаа, гүнгэлж байгаа энэ сэтгэл хөдлөлүүдийг энэ дүр дээр би зөв зурах вэ тий. Зөв ингэж гоё харуулах вэ. Тэгээ асуудалд орсон. Тэгээ мэдээж Pixar тандсан. Тухайн үед бол Pixar номер 1 байсан. Pixar бол мэдээж одоо ингээд өрсөлдөгч компани гэсэн утгаар шууд хаалгаа ингээд цоожлчаагүй. Айгуу сайн тусламж үзүүлсэн гэсэн. Ерөөсөө энийг ингэж хий те. Одоо хүний нүүрний анимацийг ингэж гаргадаг. Хүмүүс инээмсэглэж байгаа бид нар ингэж гаргахаар ийм байдаг. За гэрлийг ингэж тавьдаг, сүүдрийг ингэж тавьдаг. Маш их туршлага солилцсон байна. Энэ бол ерөөсөө айгуу нэг гоё өрсөлдөөн гэдэг штэ те. Нэг нэгэндээ ийм хэрэгтэй ийм өрсөлдөөн болсон байгаа байхгүй. Ийм байдлаар Pixar тусалсан. За дараа нэг айгүй сонирхолтой юм болсон нь юу вэ гэхээр Apple-тай хамтарсан гинэ мань нөхдөд. Яагаад Apple-тай хамтарсан гэсэн чинь
ирээдүйн нөгөө нэг барилгууд болон технологиуд байгаа шүү дээ. Юм яаж харагдах юм, хөлөг онгоц ямар байх юм, машин ямар байх юм, гар утас ямар байх юм. За энийг төсөөлөх хэрэгтэй тий. Төсөөлөх хэрэгтэй болсон. За энэ төсөөллийг шууд манай артистууд өөрсдийнх нь төсөөллөөр зураад тавьчих гэхээс илүү Apple-тай хандаад Apple-аас ингээд та нар ирээдүйд ер нь ямар шүү төрлийн хүсдэг юм бэ те? Та нар ирээдүйд ямар төрлийн утас гаргах гэж байгаа? Ямар төрлийн бүтээгдэхүүн технологийн шийдэл гаргах гэж байгаа? Та нарын ирээдүйн вижн ямар юм те? Тэгээ Apple-аас саналыг авсан байна. Тэгсэн Apple ерөөсөө яг энэ кинон дээр гардаг шийдлүүдийг өгсөн. Яасан гэхээр харах юм бол энэ кинон дээр ингээд бүх тэр багаж девайсууд те тэдний pointy биш байдаг байхгүй үнцэггүй. Apple-ийн бүтээгдэхүүн чинь юм огцом тэгээд хурц үнцэггүйгээр алдартай шүү дээ. Тийм бүтээгдэхүүн бид нар гаргахгүй. За компьютер бол ерөөсөө ингээд юм дэлгэгддэг байна. Эсвэл ерөөсөө юм ганцхан дэлгэх зүүн. Нөгөө iPad-уудыг хэлж ийсэн байгаа байхгүй тухай. Ийм юмыг бид нар ингэж хардаг. Тэгээ ингээд киног харах юм бол ингээд зүгээр л нэг юм шилэн девайсууд байгаа шүү дээ тий. Тэгээд кинон дээр ерөөсөө ямар нэгэн одоо товч дардаг юм бол маш цөөхөн байх хэрэгтэй гэж хэлсэн гэж. Бүх юм точ скринтэй байх хэрэгтэй тий. Бүгд энэ мэдрэгч дэлгэцтэй байх хэрэгтэй. Тэгээ энэ бүх шийдлүүдийг кино руу оруулсан. За тэгээд ирээдүг харах юм бол ерөөсөө энэ бүх шийдэл бүгдийг авцсан байт юм билээ. Тэгээд нэг инээдтэй юм нь яг юм Apple болон энэ ретро стилүүдийн одоо стил хоорондоо мөргөлдөж байгаа юм огтлцож байгаа юм байна. Тэр нөхөр манай нөхөр ирээдүг рүү очсон шүү дээ. Тэгсэн чинь нэг юм супер баатар шиг нөхөр гарч ирдэг шүү. Тэгээ юм хариг хариг юм шиг хүлэгт цугаа нисээ явдаг. Тэгсэн манай нөхөр тэг энэ ямар гоё супер баатар юм уу гэдгсэн чинь нөхөд пицца өргөдөг гар байдаг те. Энэ бол яг үзэгч нар анзаарах юм бол Apple-ийн шийдлийг ретро стилтэй нийлүүлсэн дүр өөхгүй юу тийм ч. Тэр нь надад их гоё санагдсан. Оо ямар инээдтэй юм. Энэ киноноос энэ шийдлүүд өөрөө их сонирхолтой санагдчихж байна. Дээрэс нь манай найруулагч юу хүсэжсэн бэ гэхээр мэдээж 3D кино учраас аль болох юм картун те одоо хүүхэлтэй мөнгөөр хүүхэлтэй гэдэг чинь хүүхэлтэй кино стилтэй байна. Одоо хүүхэлтэй кино чинь нэг цаанаа нэг юм хүүхэлтэй киноны өөрийн гэсэн сүнстэй гэдэг чинь. Гэхдээ аль болох реалистик байна гэж, аль болох бодиттой байна. Нөгөө хүмүүс инээж явахдаа нэг юм учир зүггүй крипи ч юм уу аимшигтай инээж болохгүй те. Эсвэл уйлж явахдаа нэг юм эвгүй уйлж болохгүй. Яг юм сэтгэл хөдлөлийг маш сайн гаргаж явах хэрэгтэй гэсэн баримтлалыг тавьсан. Тэгээ энэндээ хүрэх гэж үзсэн. Гэхдээ өнөөдөр бол яг хаа тухайн үед кино гарсны дараа шүүмжлэгч нар яг хоёр спектр хуваагдсан байлээ л дээ. Нэг хэсэг нь бол Disney яг хаа төгс бүтээл хийгээгүй. Бас ингээд маш сайн бүтээл хийгээгүй. Энэ кино чинь агүй сайн орлогоос олж чадаагүй юм билээ шүү дээ. Ерөөсөө цэвэр ашиг нэг 20-30 сая доллар байлуу да. Тийм баха. За яагаад ингэсэн гэсэн нөгөө талын шүүмжлэгч нар юу гэж хэлж байгаа вэ? Disney бүтлгүйтсэн гэсэн. Яагаад бүтлгүйтсэн бэ гэсэн чинь нөгөө хүний сэтгэл хөдлөлийг гаргахтаа маш хүүтэн байдлаар гаргасан гэж. Тэгээ ингээд театрт бас үзэхэд тухайн үеийн үзэгч нарт агүй гоё юм наалтаж өгөөгүй юм да дөрүүд маань тий. Тэр дөрүүдийн сэтгэл хөдлөл зэрэг нь ингээд сайн наалтаж өгөөгүй юм шиг байгаа юм. Тэгээд агүй шүүмжлүүлсэн. Нөгөө тал нь болохоор Disney-г жоохон ингээд одоо хүүхдийг бүр ингээд муулаад орхичих болохгүй штэ. Дөнгөж шинэ юм хийж яхад нь жоохон шидсэн. За энэ бол бүр ингээд фейл байгаагүй. Гэхдээ fair enough те. Нэг удаа үзэхэд гоё кино. Бас хамгийн гол нь тухайн киноны зохиол их гоё байна. Зохиол дээр бол бүгд айгу одоо магтууштай хандсан. Энэ бол сайн кино болсон. Хүмүүс бол ерөөсөө муулжсэн юм юу гэхээр технологийн л муулж байгаа. Найруулга зохиол бол сайн. Продакшны ажил бол муу, жоохон муу болсон те. Энэ одоо сүүдэр бол хангалттай сайн болоогүй, хангалттай надад наалдаж өгөөгүй, хангалттай үзэгч нарт наалдаж өгөөгүй гэсэн юм шүүмжүүд гарч исэн байна. Тий, тэрэн дээр алдаа гарсан болохоор л Disney-гийнхаа хэнийг Pixar-ыг гуйгаад буцаад хамтарч ажиллаж эхэлсэн баг л та. Харин тийм. Тэгээ яг хүн чинь бас ойлгож болохоор байхгүй тий. Pixar бол туршлагатай компани тий. Тэгээд хамаг томчуудыг тухайн үед бол Pixar авсан байсан. Тэгээ Steve Jobs гэдэг айхтар энтерпренер тэнцээ явж шээ. Манай Disney бол 2D-гэр бол бурхан нээсэн тий. 2D-гэр бол God нээсэн. Анх удаага 3D руу 3D хүмүүс рүү орсон тий. Тийм болохоор мэдээж энэ чинь анхны юм бол төгс болохгүй шүү дээ. Анхны юм хизээч төгс болтгоо. Тэгээ яг анхны юм бас ингээд төгс болтгоо. Анхны юм алдаж болдог гэдгийг кино өөрөө өөртөө шингээсэн байдаг надад гоё боддог байхгүй. Тэр нь бас их гоё тий. Өөрөө өөрсдөө нэг бодлоо ингээд хамгаалцсан юм шиг тий. Тэр нь бас их юм инээдтэй их бас их гоё юм
beautiful те юм гоё тохиолдол байгаа юм. Тийм. Тэгээд киноныхын ганц мото нэг keep moving forward билүү те. Үргэлж урагшаа яваа гэдэг Disney хэлсэн үгийг хүртэл одоо ашиглаж байгаа шүү дээ киноны мото чинь. Киноны төгсгөл хүртэл гардаг үлээ. Ингээд бууж өгч болохгүй. Тий. Тэр зохиол гоё гэснээс зохиол дээр энэ хин гэж хүн ажилласан юм байна. Don Hall гэдэг. Энэ яадаг хүн бэ гэхээр Raya and the Last Dragon гэдэг. Moana, за Meet the Robinsons, Brother Bear, за тэр Тарзаны хүртэл зохиолуудыг биччихсэн ийм хүн юм байна. Бас аваад туршлагатай. Гэтэ яг мань нөхөр тухайн үед бол Тарзантай ажилласан байсан байна тий. Тэгэд чи нэг Оскартай чинь бас шаггүй хүн байх шүү. За бас мундаг хүн ажилласан. Тийм ер нь бол зохиолын хүмүүс их сайн магттай юм байлаа. Тэгээ угаасаа бас манай кино маань өөрөө айгүй сайн зохиол дээр үндэслсэн болохоор айгүй сайн adaptation гэдэг шүү дээ. Суурилсан монголоор суурилсан гэдэг үл юу гэдэг лээ adaptation. За одоо зохиол гэж байдаг юм байна. Сэтвэлсэн тий сэтвэлсэн. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад цааш үргэлжлэх үү. За тэгээд сүүлийн хэсэг рүү орцгоо. За тий. За дугаарыг хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлын ураатай Star Mongolia-г оролцож байгаа. За Star Mongolia маань мөн л ялгаагүй од мөндөртэй байнгын хамтарч ажилладаг энэ компани. За тэгвэл 4 сарын 5-наас 4 сарын 12-нд хүртэл Турк руу од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн Special Аялал гэдэг ийм аяллыг зохион байгуулж байгаа. За энэ дээр болохоор манай од мөндрийн 5-аас 6 хүн хамтдаа явж тэнд нэвтрүүлэг бэлтэнгээ сонсогчтойгоо хамт Туркээр цогтой аялах юм. За тэгээд зүгээр аялаа зогсохгүй манай шин захирал зулаа маань тэнд очиод яг тэр хотуудаар ямар хотуудаар явж байгаа энд юу болж исэн гэх мэт хотуудын тайлбарыг өөрсдөө хийгээд явах юм. Тэгэхээр би өөрөө энэ аялалд бүр аяг сэтгэл хөдлөөд бүр хурдхан шиг явмаар санагтаад ингээ хүлээгээд байж байгаа юм. Би яас юмар надад бол аяг гойсон. Зулаа захирлаар Туркт очиод ялангуяа энэ чинь нөгөө нэг те Грек Ромын бурхад ярьдаг хүнээр яг тэр жинхэнэ газар нь очиод яг тэр домгуудыг яриулна гэдэг бол амар гоё боломж байхгүй юу? Харин тий яг одоо тэр хотуудаар ч л явах гээд байна. За ямар хотоор явах вэ гэвэл Анталия, Кекова, Далиан, Димбре, Мира, Фитхе зэрэг одоо ийм хотуудаар аялна. За мөн 5 хоттой зочд буудалд байрлаад за далайн эрэг дээр мөн амралт бас мэдээж байгаа тий. Далайн эрэг дээр очиод амрахгүй нэг ч байх уу. За Turkish Airlines хуваарт нислэхээр нисэх юм байна. За ингээд аяллаа өдрүүд нь 4 сарын 5-наас 4 сарын 12-ны одоо хооронд одоо ерөөсө хэдхэн хоног үлдсэн байгаа юм байна. Бит хоёрын нэвтрүүлэг чинь хэдэнд гарах юм бэ? Нэгэнд гарна гэдэг чинь ерөөсө 4 хоногийн дараа л явахаар болцсон байх нь те. За аяллаа үнэ 5 сая 690 мянган төгрөг. За тэгээ манай Star Mongolia-ийн чинь бас нөгөө аялчаад тэрийг дараа нь хувааж төлж болдог ийм үйлчлэгээ мэдээж байгаа. Тэрийг нуцтаад асуучж болно. За утасны дугаар нь 72 тэгтэг 92 тэгтэг буюу 7200 9200. За мөн Facebook-ийн хуудас нь Star Mongolia гэдэг пэйж байгаа. Ишээ одоо эдгээр одоо евро сугуудаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах ийм боломжтой юм байна. За баярлалаа. Манайх энэ аяллыг бол алдаж болохгүй юм. Би хэрвээ яг хичээлийн амралт ч юм уу те судалгааны амралт таарсан байсан юм шууд явмаар л. Зарим нэг судалгаатай байгаа хүмүүс бүр таслаад ирж байгаа гэсэн шүү билгүнэ. За гоё юм аа. За нэг баримт хэлчихв. За 4 жилийн турш хийгдсэн кино юм байна. За ингээ эхний хувилбар явж байгаа хооронд одоо юуны продюсер солигдчих. Одоо захирал гэх юм уу те. Тэгсэн чинь нөгөө захиралч үзчихэд ер нь болохгүй байна. Дахиад өөрчлөе гэд нэг хэдтэй юм санал оруулж манай найруулагч тэр. За ингээ 10 сарын турш баг киноныхоо 60%-ийг шинээр хийсэн юм байна. Тэгэхээр ер нь баг бүгдийг шинээр хийсэн юм шүү энэ. Тийм байна те. Бараг үндсэн юмнуудаа л өөрчлөлт. Тэгээ бас эн чинь бас юм байсан шүү дээ. Продюсер юу гэж шаардсан гэсэн чинь манай найруулагчаас нөгөө мань нөхөр чинь давхар storyboard-ыг зурж байгаа шүү дээ. Бүх storyboard-ыг нэг дор зур гэж шаардсан гэсэн. Ерөөсөн бүгдийн нэг том зурган дээр тийм үү. Тэгээд манай хүн студиэрээ бүтэн 6 сар ажилласан гэж байна. Зөвхөн тэр storyboard-ыг гаргахын тулд тэгжиж энэ киног илүү төгс болох юм байна гэсэн үг төрсөн. Тэр нь бас айгүй лаг санагдсан надад. Бүтэн 6 сарыг зөвхөн storyboard. Тэгээ бүгдийн нэг дор тийм нэгэн зэрэг зурагсан гэж байгаа байхгүй.
Disney анхны кинонд бас нэлийн ач холбогдол өгсөн эндээс харагдаж байгаа тий. Харин тий. Тэгээд одоо кино руу яг одоо киноны характер дөрүүд байгаа шүү дээ тий. Тийш ингээ орох юм бол надад нэг юм гоё сонирхолтой юмуд ажиглагдсан кинон дээр. За хамгийн ихнийх нь бол би анх үзчихэд хамгийн гоё таалагдсан юм зохиолоос муу дүр үргэлж муу байгаагүй маа гэдэг мессежийг өгдөг үзэгчдэрт ерөөсөө. Манай эсрэг талын Bowler Hat Guy гэдэг нөгөө нэг малгайтай тий нэг юм өндөр нөхөр өгдөг шүү дээ. Тэр бол анханасаа муу байгаагүй тий. Ер нь бол энгийн л хүүхэд байсан. Тодорхой хэмжээнд мань нөхрийг муу болгосон нь өөрөө Lewis гэдэг гол дүр маань тэнцээ хитрхи одоо өөрийгөө л ботцсон байсан тий. Хитрхи жоохон амиа хичээсэн. Тэгээд бусдыг анзаардаггүй байсан. Гол дүр маань өөрөө төгс биш байж болно шүү гэдгийг харуулсан. Муу дүр ч гэсэн сайн руу өөрчлөгдөж болдог. Анханасаа муу төрөөгүй шүү гэдгийг харуулсан. Тэр нь надад бүр айгүй гоё санагдчихсэн. За мэдээж дараагийн нэг юм нь болохоор цаг хугацааны аялал. Цаг хугацааны аялалд бол угаасаа нөгөө шилтгэн дуртай хүн болгон сонирхолтой байсан. За хамгийн бүр ингээд солиотой санагдчихсан юм. Юу гэхээр бүтлгүүтчингүүд нь тэмдэглэдэг тийм ч кинон дээр бүтлгүүтчингүүд нь муулдаг. Чиний анхны бүтлгүүтлгээд баг торт өгдөг. Тэр нь айгүй гоё санагдчихсан. Ерөөсөө ингээд өнөөдөр зарим эцэг эхчүүд ч юм уу ингээд яадаг вэ гэхээр хүүхдүүдтэй ингээд айгүй гоё юм тоглоом авч өгье л доо тийм. Жишээ нь ингээд саяхан би оны өмнө манай охин нэг дудуу боксын пуучин шинжлэлийн бэлгэнд ирсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд би болохоор өөр нь ингээд эвлүүлчихэж байгаа. Тэгсэн өөр нэг айл тэр бас байгааг анзаараад тэгээд юу болчих гэсэн чинь ээж аав нь эвлүүлээд өгчдөг. Хүүхэд уулын тэрийг өөрөө эвлүүлэх хэрэгтэй. Хүүхэд тэнцээ өөрөө бүтлгүүтчих хэрэгтэй байхгүй. Тэр зорилгоороо тэр дудуу боксын пуучин яаж байгаа гэхээр ингээд тэгэд хүүхэд өөрөө эвлүүлээд өөрөө ингээд бүтлгүүтээд янз янзаар үзээд эцэст нь өөрөө учрыг нь олно тийм боломжийг олгож байгаа. Тэгсэн энэ кинон дээр болохоор яг тэрийг харуулчихж байгаа байхгүй. Бүтлгүүтч болно. Бүтлгүүтг чинь чухлаа гэдэг. Ээж аав нарт ялангуяа хүүхдээ бүтлгүүтгэхт нь бити одоо тий өмнөөс нь юм хийж өг. Бити шүүмжил тий харин ч гоё дэмж бүтлгүүтчиж хүн чинь өөрөө одоо цаашаа хөгждөг тий тэрийг харуулсан. Яг энэ мото нь өөрөө кинон дээр нөө keep moving forward гэдэг нь тий чи чам өчнөө олон мянган бүтлгүүтлүүд таарна. Гэхдээ жоохон ч гэсэн урагшил бүтлгүүтэл гэдэг чинь харин ч өөрөө ингээд чамд юм сурах боломжийг олгож байгаа гэж. Кинон дээр бүр яг хэлдэг те би бүтлгүүцсэн намайг уучлаарай гэсэн чинь гүү штэ бүтлгүүтэйг бол чи юу ч сурахгүй байсан. Хамгийн гол нь суралцаад явж байгаа нь гоё юм аа. Тэ суралцаад явж байгаа нь чухал шүү. Энэ нь өөрөө одоо бид нар хөгжиж байгаа шүү те өөрчлөгдөж байгаа шүү гэдгийг илэрхийлдэг. Тэр нь надад бүр амар гоё санагддаг байхгүй. Тэ одоо ч гэсэн ингээд аль болох яг го заримдаа нөгөө нэг юм хит олон юм туршаад үтцсэн хүний нэг юм жоохон хүний муухай зангууд байдаг шүү дээ. Зарим хүн ингээд жоохон бүтлгүүтэнгүүд уурлах гэдэг ч юм уу те цаанаасаа нэг юм гिच гэдэг тийм юм гарч ирдэг. Гэтэ мэдээж бүтлгүүтэл байх юм бол гоё. Тэгэхээр хүмүүс манайхан хэзээ ч ялангуяа хүүхдүүдэд бүтлгүүтгэхэр нь бити одоо шүмжилж байгаараа. Тэгээ өөрсдөр нь аль болох юм хийлгэж байгаараа. Энэ киноны яг энэ мессеж гоё учраас гэр бүлээрээ үзэхэд агай гоё кино те. За одоо ингээд кинон дээр бас яг үүнтэй холбоотой их гоё юмнууд харагддаг. Тэр нь юу гэхээр манай дайсны дүр маань өөрөө ингээд уулын тэнцээ нэг удаа бүтлгүүтсэн шүү дээ. Нөгөө манай Левсис болоод шүн унтаж чадаагүй. Тэгээ ингээд бүтлгүүтчихэж байгаа. Тэрнээсээ болоод гол дүрийг үзэн яддаг болоод тэрнээс үш шонзонгаа аавна гэж ерөөсөө хөгжиж байгаа тийм. Гисэн ингээд өөрхийн түүхийг ярьж өгчсэн чинь ингээд өөртөө таарсан нөхдүүд тэр ганц бүтлгүүтлийн бүгд ингээд уучлаад чи манад очиж тоглох уу хоёлаа ингээд гадуур гарах уу гэдэг. Гисэн манай хүн бүх юмыг хит сөргөөр хараад тий хит сөргөөр харангуудаа яачдаг тий тэр бүх зүйлийг өөрөөсөө ингээд жигээд явааддаг холдуулаад тэгээ энэгээр энэ дүр маань өөрөө юм бүтээлч чанаргүй болсон гэдэг байна кинон дээр бүтээлч чанаргүй болоод бүтээлч чанаргүй болж байгаа нь яаж байгаа гэхээр ингээд муу юм сэтгэе гэсэн чи чадхаа болцсон тэгээд нөгөө өөртөө туслаад байдаг малгаада гай удаа явааддаг за үүнтэй адилхан эсрэг буюу сайн дүрүүд нь агай бүтээлч байгаад идэг. Яг тэгэхээр юмыг одоо юм нээлттэйгээр хардаг. Тийм учраас агай бүтээлч байдаг. Тэр энийг харуулсан их гоё. Мөн одоо өнгөний палет гэдэг чинь тэд нар ингээ янз янзаар тавигдсан байдаг. За манай үзэгч нар яг одоо ингээ цаг бараг дууссан байна тий. Үзэгч нар өөрсдөө үзээд одоо гэрийн даалгавар болгоод өгчээ тий. Эсрэг дүр болон гол дүр ягаад бүтээлч бус байна гэдэг нь өөрөө бас өнгөөр илэрхийлсэн байдаг. За над би бол угаасаа тэр өнгийн нарийн харж чадахгүй учраас бусад хүмүүс маань үзээд гоё комментэр үлдээгээрээ тий ийм өнгүүд нь ингэж илэрхийлсэн байна энэ кино тэгээ. Тий. Тэгээд бас өнгөнөөс гадна тэр хоёр хүүхд нэг нь бүтээлч биш байгаа. Тэр хүүхдүүдээс өөрсдөөс нь яг цэвэр хамарж байгаа.
тэр хүүхдүүд ямар хандлагатай байна тэрнээс нэг шалтгаалж байгаа гэдэг бас маш тодорхой харуулж байгаа тийм эндээс. Харин тийм. За баярлалаа бэлгэнэ болсон уу хоёлаа. Баярлалаа. За боллоо. Нөгөө хоёлаа чи хизээч Brother Bear-ыг ярихгүй байх л та. Түрүүн чамайг хэлсэн чинь нэг хошигнолын санаанд орчоод ерөөс гарч өгдөггүй. Дөнгөж баагаа болчоод байжсэн чинь дүүн хурж ирээд чи өнгөтөр харж яана уу гэж асуудаг бол тасарсан байсан л та. Надад зориулсан хошигнол байна. За баярлалаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 170 хостолгооны Од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг өдөр бүр шинэ ураатай төлөө шив болон таны аяллыг бид дурлалын ураатай Star Mongolia ивент тэтгэлээ. За бэлгүнэ дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.